Саладнаас ч бага калоритой хоол орлуулагч уургийн ундаа TechFit Monster. Afraid of you, Beth? Who's afraid of you, Beth? John, Your brother. And what is your brother? Why is your brother afraid of you? because I hurt him so much. Хинээч төсөөлөөгүй аимшигтай түүхийн талаар өнөөдөр та бүхэнд ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За энэ хэргийг ярьж дууссаны дараа танд маш олон зүйлүүд бодогдно гэж бол би бодсон. За тэгэхээр гол яриа руугаа шууд орцгоё. Та бүхний саяхан үзсэн бага хэмжээний видео бичлэг бол 1991 онд хийгдсэн ярилцлага байгаа. Beth Thomas гэх нэртэй 8 настай охины энэ яриа баримтат кино болж тухайн жилдээ гарснаар маш олон хүмүүсийг цочирдолд оруулж исэн. Тэгэхээр энэ жоохон охины түүх одоо хүртэл хүмүүсийн дунд яригддаг, бас маш олон хүнд сануулга бас дохио болж өгсөн гэж үздэг. Тэрнээс гадна сэтгэл судлаачид за мэрэгжлийн хүмүүсийн дунд бол энэ сэдв байнга сөхөгдөж яригддаг тийм нэлээд тийм онцгой гэж хэлж болохоор одоо үйл явдал байгаа. За охин 6 настай байхдаа өөрийнхөө дүүдээ аимшигтай зүйлүүдийг хийчээд ямар ч сэтгэл хөдлөлгүй, ямар ч айсан гайхсан зүйлгүй байгаа дүрсийг та бүхэн хараад шууд ойлгосон байх. За Beth Thomas-ийн бага нас бусдых шиг энгийн бол байгаагүй, харин жинхэнэ хардарсан зүйл шиг өнгөрсөн. За өөрийнх нь төрсэн эцэг гэхээсээ салаад өөр айлд өрчлүүлэгдснийхээ дараа тэр айлдаа бүх уур хилэнгээ гаргаж исэн тийм нэг түүх байгаа. За Beth бол өөрт нь яг юу тохиолдож байгааг ойлгож эхлэх хүртэл маш тийм уурт хэцүү замыг бол туулах хэрэгтэй болсон. За Beth Thomas 1983 онд Америкийн нэгдсэн улсын өмнөд хэсгийн хотод бол төрсөн. Түүний амьдралын эхний 19 сар гэхээр одоо 7 сартаа гэсэн үг шүү дээ. Тэр хүртэлх амьдрал нь одоо хитрхийн аимшигтай болохоор шууд одоо ингээд дурдаад ярихад бол хэцүү байдаг. Гэхдээ энэ талаар бол заавал ярихдаггүй болохгүй. 1984 онд Tennessee гэр бүл Beth болон түүний дүү John-ыг албан ёсоор урчилж авсан юм байна. За хосуудыг болохоор Tim Julie гэдэг. Тэгэхээр энэ Tim Julie гэх нэрээр нь цаашаа яриад явъя. Энэ хоёр болохоор гэрлээ 12 жил болцсон. Нэлээд удаан хугацаанд хүүхэдтэй болохоо чадахгүй байсан. Тэгээ эмнэлгээр яваад ч гэсэн энэ нь бол бүтлгүүн байна гэдгийг ойлгоод дараа нь бол хүүхэд төрчилж авахар шийдсэн юм байна. 1984 оны ихээр нийгмийн халамжийн байгууллагаас Tim руу бол залгсан. За тэгээ тэр хоёрт бол өрчлүүлэх боломжтой 2 хүүхэд байна. Эгчдүү 2 гэж хэлсэн маа. Tennessee гэр бүл бол энэ мэдээнд маш их баярлсан. За бүртгүүлснээс хойш өртөө хэдхэн 7 хоногийн дараа тэднэлээ бол ингээд уцаар залгсан байгаа байхгүй юу. За ийм хурдан болно гэж энэ хүмүүс л ерөөсө бодоогүй. Зарим хосууд болохоор ингээд хүүхэд өрчлөх гэж 5 бүр 10 жил хүлээдэг гэж энэ хоёр бол сонсч ирсэн. Тэгээ өөртөө болохоор бага насны хүүхэдтэй болохоор тийм хүсэлт тавьсан байсан. Тэгээд хариу ирэхэд бол яг л одоо мөрөөдөл нь биелж байгаа юм шиг санагдсан гэж байгаа байхгүй юу. За тэгээ удаагүй Tim Julie 2 19 сартай Beth 7 сартай John 2-ын эцэг их болсон. За эхэндээ болохоор энэ бүх зүйл яг л одоо ингээ мөрөөдөл нь биелсэн юм шиг санагдчихсан. Гэтэ удаагүй ухаан одоо мөрөөдөл гэж яриад байгаа зүйл нь хар дарсан зүйл шиг болж хувирсан. Анх харахад бол Beth John 2 яг л одоо энгийн хүүхдүүд шиг харагдчихсан. Гэтэ Beth-ийн зан авирт нь ямар нэг тийм буруу зүйл байгаа нь бол шинэ гэртээ очсныхоо эхний хэдхэн сарын дотор тодорхой болж эхэлсэн байна. Тэгчээд мэдчихэд ер нь яагаад хүүхдүүд ийм байгааг ойлгож бас эхэлсэн юм байна. Үнэн дээр бол нийгмийн халамжийн байгууллага Tennessee гэр бүлд энэ хоёр хүүхдийн талаар бараг ямар ч мэдээлэл өгөөгүй байсан. Тэд бол өөрсдөө судалж эхэлсний дараа үнэн мөнийг мэдэж эхэлсэн юм байна. За тэгснээрээ бол маш аимшигтай түүхүүдийг олж мэдсэн. За олон их сурвалжаас тэдний нэг зүйлийг бол ойлгож чадсан. За энэ хүүхдүүд болохоор ерөөсөө ингээд хангалттай хоолунд энэ төр ерөөсөө иддэггүй. За тэг хэдэн өдөр ингээд ямар ч одоо харгалзах хөнгүүгээр ингээд орхичдог байсан. Хүүхэд хамгааллын байгууллага John-ыг одоо ингээд хамгийн анх очиж харахад бол ингээд хүүхдийн орон бүр ингээд тэр чигтээ шээс болцсон тийм орон дээр хөвтчихсэн гэж байгаа. Шалан дээр нь болохоор баахан тийм хоосон одоо сүүний савнууд хөглөрсөн байсан. За тэгээд толгой нь болохоор арт талаараа айгу хавтгай. За урт талаараа болохоор ийм овоосон хэлбэртэй. За эндээс нь харахад бол төрснөөсөө хойш одоо ихэнх хугацааг орон дээрээ одоо нуруугаараа дээшээ харсан байдалтай хэвтэж ганцаараа өнгөрүүлсэн гэдгийг нь илтгэжсэн. 7 сартай хүүхэд байсан ч толгоогоо ерөөсөө өргөж чаддаггүй. За өөрөө ингээд эргээд нөгөө тишээгээ одоо ингээд хөврөөд хүүхэд чинь ингээд эргэжтэй штэ ерөөсөө тэгж чаддаггүй. Тэгэхээр эцэг гэхийн зүгээс л энэ хүүхдүүд ямар ч анхаарал халамж авч байгаагүй тийм хүүхдүүд байсан. Тэгээд Tim Julie 2 юу гэж бодсон гэхээр магадгүй яг ийм зүйл Beth гэдэг охин бас тохиолдсон бах. Тэгээд ч удаагүй нөгөө Beth болохоор яг тийм одоо сонин одоо шинж тэмдгүүдийг үзүүлж эхэлсэн. Хүүхэд амьдралынхаа эхний саруудад болсон зүйлсийг бол ухамсартайгаар санахгүй байж болд юм байна. Гэхдээ даалт ухамсар бол бүх зүйлийг хадгалж үлддэг. Ялангуяа одоо маш аимшигтай сэтгэлд нь тийм тод шарах үлдээсэн мөчүүдийг бол
ерөөсөө мартдаггүй юм байна. За Бет 3 настай байх үедээ маш аимшигтай одоо нэг хар дарж зүүдэлсэн юм байна л да. За тэр зүүдээ одоо нөгөө өргөж авсан эцэг гэхтээ ярьж өгсөн чинь түүний одоо өмнөх урдны одоо гэртээ амьдарч исэн нөхцөл байдал тэдний төсөөлж ийснаас нь бүр хамаагүй аимшигтай байсныг нь ойлгосон юм байна. Тэгээ энэ талаараа 91 оны ярилцлагандаа хүртэл ярьсан байсан. Тэр миний эмзэг газар хүрдэг байсан. За энэ нь болохоор аавыгаа хэлээд байгаа байхгүй юу? Цус гартал нь өвтөгдөг. Маш их өвдөөд цус гараад заримдаа намайг их хэрхлүүлнэ. Тэгчээд цус гаргаж өвтгчөөд дараа нь ийлдэг болдог байсан гэж ярьсан байсан. Чи тэр үед хэдэн настай байсан бэ гэж асуусан чинь 1 настай гэж хариулсан. Чиний зүүдэнд яг юу болж өнгөрдөг вэ гэсэн чинь би төөрдөг гэж хариулж исэн. За ингээд аав нь бол бага насны охиноо хүчинтдэг байсан талаар тэр ярьсан нь бол энэ байсан. За хүүхдийн сэтгэл зүрхнээс мартагдахааргүй толбыг төрсөн одоо эцэг нь үйлддэг байсан гэдгийг ингэж бол мэдэж авсан юм байна. За тэрнээс гадна тухайн зүйлийг мартаж чадахгүй одоо хар дарж зүүдэлж ийн гэхээр охины хувьд бол шууд л энэ хүчирхийллийн бай болж исэн гэдгийг нь тод харуулдаг. Бет бол дөнгөж 1 настай байхад нь ээж нь одоо нас барсан юм билээ. Тэгээ эхнэрээ нас барснаас хойш аавынх нь тэр нэг араатай амтнаас ч юу нь бол гарахааргүй балиар үйлдэл нь одоо эхэлсэн юм байна. За ийм байдлаас болоод Бетийн зан авир бүрэн өөрчлөгдсөн. Бет бол дотроо маш их одоо өвдөөлт, зовлон, шаналал, за гунигийг бол мэдэрчээсэн байгаа. Мэргэжлийнхний үдснээр бол Бетийн авсан сэтгэлийн шарах маш хүнд байсан болохоор бүх сэтгэл хөдлөлөө өөрөө ч мэдлгүй хаагаад сэтгэл дотроо төгжчихсэн байсан гэж бол үздэм билээ. Тэ ямар сандаа одоо ингээ сэтгэл зүйч доктор Ken McKeith гэд хүнтэй ярьж ах үеэрээ дүүгээ яаж зовоож исэн талаарх яриандаа бол огт сэтгэл хөдлөөл бас тийм гимшил ерөөсөө илэрхийлээгүй. Ингээ жоохон хүүхэд чи ер нь бол ямар нэг буруу зүйл хийчихээрээ тэрнээсээ одоо ингээд айх, ичих, за одоо гимших, харамсах гэсэн тиймэрхүү зүйлүүдийг багч болтгоо одоо нүдэрээ ч юм уу нүүрнийхээ ингээд мимикээр харуулж яадаг штэ. Тийм зүйл бол энэ Бет гэд охинд огт байгаагүй. За тэгээ өөрийнхөө дүү Джоныг бол байнга зовоодаг байсан. Тэгээ тэр эргэн тойрныхоо бүх хүмүүсийг үзээ яддаг. За яагаад гэхээр түүний мэддэг цорын ганц зүйл нь бол хүн гэдэг бол муу гэсэн тийм ойлголт бүр ингээд та одоо яс маханд нь шингэсэн байсан байгаа. Джон гэдэг дүү нь болохоор түүний эргэн тойронд хамгийн одоо тийм жижигхэн хамгийн сул дорой хүн байсан. За тийм болохоор Бет бол ихэнхдээ одоо энэ дүүгээ зовоодаг байсан маа. Тэрнээс гадна гэртээ байдаг тэжээвэр амьтдуудыг ч гэсэн зовоодаг байсан. За тэгээ нөгөө өргөж авсан аав ээж хоёр нь болохоор Бетийн аимшигтай төрмгийн зангуудлгүй анзаарч эхэлсэн. Тэгээ тэдний амьдрал ерөнхийдөө маш хэцүү болсон байгаа. Джон өглөө болгон уйлаад за гидсэн өвдөж гин гэж хэлдэг байсан. За удаан хугацаанд болохоор энэ хосууд Джоныг энэ гидснээ ямар нэг өвчтөй байгаа юм болов эсвэл одоо харшил энтер хөдөлцсөн болов болж болохгүй юм идсэн болов гэж боддог байсан юм. Тэгээд хүүг бол мэдээж одоо эмчид үзүүлсэн. За тэтсэн чинь эмнэлгийн талаас бол тэр бүрэн эрүүл гэж тийм одоо онцтой гарч ирсэн байгаа байхгүй юу? За тэгээд энэ хоёрыг хараагүй байх үед нь Бет болохоор Джоныг гидсрүүн зөхиод тэгээ янз бүрийн одоо байдлаар ингээд өвтгөхийг бол айгүй хичээдэг байсан маа. За тэгээд Бетийн хувьд бол байдал улам бүр дордож эхэлсэн. Сүүлдээ бүр эцэг гэхээсээ ч нуухай болсон. Тэгээ хамгийн эвгүй нь болохоор Бет Джоныг хид хідэн удаа бүр алахыг оролцсон. Тэгээ тэрийг болохоор өөрөө ч гэсэн нээлттэй байдлаар одоо энэ өргөж авсан ээж аваа хоёртой хилдэг байсан. Нэг өдөр Жули гээд нөгөө ээж нь подволоос одоо аимшигтай тийм орилго чимээ сонссон юм байна л да. Тэгээ яарад одоо доошо гүгээд утсан чинь Бет болохоор Джонны толгоогоор нь ингээд цемент шал дээр унгаацсан. Тэгээ зодж исэн. Тэгээ бүр эрүүндээ ойдол тавиулах хүртэл хэмжээний маш аимшигтайгаар зодсон байсан. За тэгээ дүү нь одоо маш их өвдөж шаналж зовж байгаа гэдгийг нь ойлгож ирсэн ч ерөөсөө зогсоохыг хүсээгүй. Гэтэ яг үнэндээ энэ түүх бол цаашдаа бүрч илүү аимшигтай болж эхэлсэн. За нэг өдөр бол Жули галтогооных нь хамгийн одоо тийм том хутгнуудынх нь зарим нь одоо алга болсныг анзаарсан юм байна л да. За тэгээ хамгийн түрүүнд одоо түүний бодсон зүйл бол Бет байсан байгаа. Тэгчээд ингээд Бет энэ хутгнуудыг авчгүй гэж бодсон өөрийнхөө бодолтой хүртэл ингээд нэг тийм одоо буруутай юм шиг одоо тийм гмийн сэтгэл төрсэн байгаа аахгүй яана би ингээд аваагүй байсан юмыг нь авцсан гэж бодоод муухай ч юм уу да антэр гэж бодсон байгаа. Тэгчээ шууд Бетт бол ерөөсөө хэлээгүй хутгнууд нь болохоор бүр хэдэн 7 хоног ингээд алга болсон хിവэрэ байсан. За тэгсэн чинь нэг өдөр Бет болохоор ширээний ард сууж зураг зурж агаад гинэт одоо ээжээсээ асуусан байгаа юм л та. Алга болсон тэр хутгнууд яг одоо ямар хутгнууд байсан бэ гэдгсэн чинь Жули гайхаад юу хутг үлээ гэд асуусан чинь Бет болохоор бүр ингээд албаар ингээд үдчихэж байгаа юм шиг тоглож байгаа юм шиг нэг тийм сонирн байдалтайгаар тухайн алга болсон хутгнууд нь яг тийм одоо иштэй, тийм урттай, тийм хутг байсан гэх мэтчлээ одоо дүрсэлж
хэлсэн байгаа байхгүй юу. Тухайн үед Бет 5 настай байсан ч гэсэн ээжтэйгээ яг ингээд нэг сэтгэл зүйгээр нь тоглож байгаа юм шиг ийм байдалтай одоо яриа өрнөжсэн юм байна. За тэгээд энийхээ дараа болохоор Жюли рүү хараад ингээд айгүй сонирн байдалтай инээмсэглсэн байгаа байхгүй юу. Тэрийг нь энэ Жюли дараа нь юу гэж ярьдаг гэхээр тэр үед би ойлгосон. Би тэр хутгнуудыг авчихсан гэсэн харцаар маш хүйтэн хүндий хорон санаатан шиг инээж ийсэн гэж одоо ярьсан байдаг. Бет болохоор доктор Кен Маккет гэдэг түрүүний ярьж байсан нөгөө сэтгэл зүйч байсан шүү дээ. Тэрнтэй ярилцахдаа хутгнуудыг одоо ингээд өөрөө авсан. За бас энэ тухай ээжтэй худлаа хэлсэн гэдгээ бол шууд хүлээн зөвшөөрсөн юм байлээ. Хутгнуудыг болохоор нөгөө аяг тав угаагч байдаг шүү дээ. Тэрнээс бол авсан. Тэгээ ямар хутгнууд байсан гэж асуусан чинь маш том хурц зэртэй хутгнууд байсан гэж хариулсан. За тэрнээс гадна юу болсон бэ гэхээр нэг шөнө болохоор нөгөө Жюли Бетийг болохоор гинт маш их одоо ууралж, ориллоод ингээд дуу чимээ гаргаад авах үед нь сэрсэн юм байна л та. Тэгээ тэр үед болохоор Бет шүн болгон өрөөндөө бол төвчөөтэй унтдаг байсан. За энэ нь болохоор нөгөө Джоныг хамгаалахын тулд бас хийсэн арга хэмжээ байсан байна. Гэхдээ удалгүй бол тим Жюли хоёр ч гэсэн өөрсдийнхөө амь насны төлөө бас ингээд айж эхлээд өрөөгөө бас төвчдөг болж эхэлсэн. Хэдийгээр энэ охин 6 настай байсан ч гэсэн энэ зүйл танд магадгүй хэтэрхий тийм итгэмээргүй сонсогдож байгаа бах. Бет бол үнэхээр сэтгэл зүйн ноцтой асуудалтай, тийм маш одоо аюултай гэмээр бусдад хор хөнөөлтэй гэмээр зан авиртай одоо хүүхэд байсан юм. Тийм учраас энэ хоёр бол мэрэгжлийн тусламж хүсээд доктор одоо Кен Маккет гэдэг хүнтэй ярилцаж эхэлсэн. За тэгээд эмч асуусан байгаа юм л та. Шүн болохоор эцэг эх чинь өрөөний чинь хаалгыг яадаг вэ гэсэн чинь төвчдөг. За яагаад төвчдөг вэ гэсэн чинь би Жонд ямар нэг зүйл хийх вэ гэж айдгаа гэж хариулсан байхгүй юу. Тэгээд Жонд чи ямар нэг зүйл хийдгүү гэсэн чинь тийм чи тэгээд тиймэрхүү муу зүйл хийх үү гэсэн чинь тийм гэж хариулж байгаа байхгүй юу. Кен гэдэг энэ сэтгэл зүйч юмч болохоор одоо бага насндаа маш хүчтэй сэтгэл зүйн шархавсан хүүхдүүдтэй ажилладаг мэрэгчлэн байсан. Тэр бол ялангуяа Reactive Attachment Disorder буюу RAD гэсэн нэршлэр нь бол хүмүүс мэддэг. За монголоор ингээд орчуулсан одоо орчуулах нь болохоор холбоо тогтоох хариу урвалын эмгэг гэсэн ийм нэршилтэй юм билээ. За ийм одоо эмгэгээр онцлогдсон хүүхдүүдэд бол энэ эмч мэрэгчсэн юм байна. RAD-тэй хүүхдүүд нь бол хөвчлэн одоо ингээд гэр бүлээсээ эцэг гэхээсээ орхигдсон, хүчирхийлэл амссан тийм хүүхдүүд байдаг. За тэд нар бол хайр халамжийг илэрхийлж чаддгүй, за бусдаас хайр халамж ерөөсө хүлээж авах чадваргүй одоо болцсон байдаг. Бас тэдэнд сэтгэл зүйн хориг буюу одоо гин бурууг мэдрэх чадвар бараг байдаггүй гэж үздэг юм байна. За өөрөөр хэлэх юм бол ингээд зөв бурууг ялгах чадвар суул. Тэгээд хин нэгнийг өвтгөхөд бол тэдэнд асуудалгүй юм шиг санагддаг. За ингээд доктор Кен бол Бетэд өөрийнх нь зан авирыг ойлгуулах хэрэгтэй болсон. За тэр бол Бетийг өөрийн хамгийн анхны дурсамжуудаасаа одоо ингээд урагшлуулад өнгөрсөн цаг хугацаанд юу болж исэн тэрийг нь одоо ойлгоход туслахыг бол эхлээд оролдож эхэлсэн. За айжмаар бол тэр Бетэд түүний тулсан одоо аимшигтай experience зан авирт нь бол яаж нөлөөлсөн гэдгийг ойлгуулж эхэлсэн. Харамсалтай нь Бет бол өөрт нь төрсэн аав нь хийж исэн яг тэр зан авирыг дөөрөөж исэн байгаа. Тэр бол хайр халамж илэрхийлэх чадваргүй. Тэгээд хүчирхийллийг ер нь бол хайрын хэлбэр гэж ойлгож өссөн. Тийм болохоор өөрт нь хандж исэн зан авирыг бусдад давтдаг байсан ба. 6 настай хүүхэд дүүгээ одоо зөвхөн ийм байдлаар зовоож исэн юм биш. Харамсалтай нь бол Бет өөрийгөө ч гэсэн гэмтээдэг байсан юм байна. Тэгээд бага насны хүүхэд байсан болохоор ийм зөвлөсийг олон нийтийн газар хийж болдгоо гэдгийг ерөөсөй ойлгохгүй байсан. За нэг удаа болохоор Жюли тим гээд нөгөө нөхрийгөө одоо эмнэлгийн гадаа гарч ирэхийг нь хүлээгээ сууж исэн. За тэгээд Бет, Джон хоёр болохоор машины арын суудлын дээр сууж исэн. За тэгчээд хоошоо эргээ харсан чинь Бет болохоор хөлөө ингээ алцаалгаа сууж исэн. Тэгээ энэ чинь олон нийтийн газар тэгээ эмэгтэй хүүхэд одоо ингэж болдоггүй гэд олон удаа урд нь бол тайлбарлаж исэн юм билээ. За тэгээд энэ бол ингээд хүний одоо хувийн хэсэг ийм зүйлийг олон нийтийн газар ерөөсөө хийж болохгүй. Гэх мэтчлэн удаа дараа ярьсан. Гэтэ ингэж ярьлаа гэд түүнд бол огт нөлөөлдөггүй юм шиг санагддаг байсан ба. Тэрнээс гадна Бет болохоор гэрийнхээ 4 тижээвэр амьтдыг зүүгээр хатгаж зовоодог байсан юм байна. За тэгээд нөгөө Кен гэд эмчтэй одоо эмчилгээ эхэлснээс хойш эхний хэдэн сар бол Бетийг гэр бүлээс нь тусгаарлсан. За яагаад гэхээр Бет болохоор гэр бүлийнхээ бүх гишүүнийг алахыг хүсэж гэн гэдгээ олон удаа нөгөө одоо эмчтэй хэлсэн байгаа байхгүй. Тийм болохоор энэ эмчилгээгээр дамжуулаад ерөнхийдөө хүмүүстэй хамт байж сурах хэрэгтэй болсон. Ингээд 1989 оны 4 сард Бет болохоор нөгөө RAD гэсэн эмгэгтэй хүүхдүүдэд зориулсан тусгай тийм асрамжийн газарт бол амьдарч эхэлсэн юм байна. За энэ газрыг болохоор мэрэгжлийн сэтгэл зүйч Connell Watkins гэдэг хүн удирддаг байсан юм байна. За тэгээд тэр хэлэхдээ надтай ийм хүүхдүүд олон удаа таарч исэн. Тэд бол хүүтэн цустай
гэр бүлийн гишүүдээ, хөршийн хүүхдүүдийг хүртэл алж чаддаг. Тэд үнэхээр ийм зүйлийг хийж чадна. Хүмүүс 9 настай хүүхэд хүйтэн цустай аллах хийж чадна гэж боддоггүй, гэхдээ чадна. Эцэг эхтэйгээ тогтоох ёстой холбоо тасрах үед хүүхдийн сэтгэлд маш хүнд гэмтэл учирдаг. Энэ нь бусдыг хайрлах, халамжлах чадварыг нь сүйтгэдэг. Хэрвээ тэд хэн нэгнийг хайрлаж, халамжилж чаддаггүй бол тэд юу ч хийж чадна гэж хэлсэн байсан. За ингээд Бет бол хатуу дүрм журамтай орчинд бол амьдарч эхэлсэн. Амьдралдаа ерөнхийдөө анх удаа тэр ярихдаа гараа өргөөж, бие засахын тулд зөвшөөрөл авах ёстой болсон. За энэ нас өөрт нь дэж сонин санагдаж магадгүй. Гэхдээ энэний цаана бол тодорхой шалтгаан байсан. За тэгээд эмч хэлэхдээ бид маш хатуу тийм чанга дүрмтэй бүх зүйл бүрэн хяналттай байдаг. Учир нь RAD эмгэгтэй хүүхдүүд хинт ч итгэдэггүй учраас хэн нэгнийг өөрийнхөө удирдагч болохыг зөвшөөрдөггүй. Тиймээс бид бүх хяналтыг гартаа авдаг. Тэд юу ч удирдах эрхгүй. Тэд ус уухын тулд хүртэл зөвшөөрөл авах ёстой. Бие засахын тулд ч зөвшөөрөл авах ёстой. Бидний хараанаас гарах бол бүр заавал асуух ёстой. Нэг талаараа бид тэдэнд итгэж чаддаггүй учраас ийм байдаг. Үнэхээр ч хэрвээ та алуурчдтай ажиллаж байгаа бол тэд бага насны хүүхэд ч байсан тодорхой дүрм журам хэрэгтэй байдгаа гэж ярьсан байсан. За дараа нь болохоор сэтгэл зүйч болохоор Бетэд бас нэг чухал зүйлийг бол ойлгуулсан. Тэр нь болохоор чи тэр чигтээ ингээд муу хүн бишээ гэдгийг бол ойлгуулах нь хамгийн чухал зүйлийн нэг байсан. За ийм хүүхдүүд болохоор өөрсдийгөө муу, бүр ингээд чөтгөрийн хүүхэд энтер гэж хүртэл боддtiin байна. Тэгвэл тэд нар бол өөрсдийгөө үн цэнгүй, хинт ч хэрэггүй хүн гэж боддог. Тийм учраас сэтгэл зүйчдийн зорилго нь бол тэр бодлыг нь өөрчлөх явдал байдаг. Бид тэдний доторх ойлголтыг өөрчлөх ёстой. Өөрийгөө юу ч биш муу хүүхэд гэж боддог нэнийг үн цэнтэй, хайрлаж чаддаг хүн гэж хардаг хүүхэд болгох хэрэгтэй. Ингэж хатуу дүрм журам мөн сайн зан авирыг байнга урамшуулах арга хоёрыг хослуулснаар хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмж аажмаар бий болдгоо гэж ярьсан. Дугаартаа хамтран ажилласан Take Fit Monster уургийн ундаа та бүхэн энэ хүү эрүүлэр жингээ барих болон жин хасахад зориулагдсан хоол орлуулагч уургийн ундааг CU-гийн бүх салбар дэлгүүрээс худалдаж авах боломжтой. Нэмэлт сахар агуулаагүй, салаатнаас ч бага калоритой, өглөөний цайны оронд хэрэглэж болно. Дасгалын дараа булчин сэргэлтэнд бас өдөр хөнгөн уургаа нөхөхөд хэрэглэж болох юм байна. Хэнд зориулагдсан бэ гэхээр жингээ барьж байгаа, калори багатай хоол сонгож байгаа, үлсэхгүйгээр турах зарлагтай, мөн угаараг дутагддаг бүх хүнд тохиромжтой. Үр дүнд нь та яах вэ гэхээр жин аажмаар буурч булчин хадгалагдана. Дасгалын үр дүн илүү мэдрэгдэж, бие хөнгөн, энерги доктортой болно. Take Fit Monster өдөрт авах ёстой биеийн хэрэгцээ дургийг танд бүрэн өгч чадна. CU-гийн бүх салбраас. За ингэж хэдүүлээ хэрэг рүүгээ буцаад орё. За тэгээд Бет болохоор зөв зүйл хийх болгондоо нэг зүйлийг бол сонсдог болсон. За тэр нь болохоор чи сайн охин, чи ухаалаг, чи сайхан сэтгэлтэй, чи хайр халамж бусдад үзүүлж чаддаг гэх мэтчлэн ийм эрэг өгсөд байсан байгаа. Ингээд хэдхэн сарын дотор бол Бет амьтдад өрөвдөх сэтгэлээ өөрийнхөө тэр нөгөө сайн талаа гэсэн үг шүү дээ. Үзүүлж эхлэх болсон юм байна. Тэр бол 7 настай болох үед Бетийг өргөж авсан гэр бүл, за тэгээ сэргээн засах төвийн мэрэгчлэнүүд бол түүнийг энгийн сургуульд сурах хэмжээнд хүрсэн гэж бол үзсэн байлээ. Тэр болохоор зөв бурууг ялгаж ойлгож эхэлсэн. Бас амьдралдаа анх удаа бусдын хайр халамжинд хариу үйлдэл үзүүлж эхэлсэн юм байна. Бет бол сүмийн найрал дунд дуулах дуртай болсон. Бас хүмүүстэй ярилцах дуртай болсон нь бол үнэхээр гайхалтай өөрчлөлт байсан. За мэдээж хэрэг гэрт нь ч гэсэн олон зүйл өөрчлөгдөж эхэлсэн. Нэг жилийн дотор болохоор Хана гэдэг эмэгтэй Бетийг өөрийнхөө охинтой хамт нэг өрөөнд унтуулах хэмжээнд хүртэл итгэж эхэлсэн байгаа. За тэгээд нөгөө тим Жули хоёр ярихдаа урд нь бид шүн хаалхан дээрээ тохиолдол тавьдаг байсан. Тэр шүн босоод хүүхд рүү сим яваад очихгүй гэж айдаг байсан гэж ярьсан байсан. За тэгээд дараа нь болохоор тийм зүйл ерөөсөө санаа зовхоо болсон. Хаалхан дээр ямар нэг тохиолдол ерөөсөө байхгүй болсон. Бусдын итгэл нь бол нэмэгдсэн. Тэжээвэр нохоонуудаа ингээд өсөгийн самнаад ер нь бол сэтгэл зүрх нь арай илүү тайвшраад дотор нь хайр бий болсон байна. Гэхдээ Бет болохоор ингээд 7-8 настайдаа бүрэн эдгэрсэн гэж бол бодож болохгүй. Яг үнэндээ бол тэр өөрийн хийсэн зүйлс нь ямар аимшигтай байсан гэдгийг дөнгөж ойлгож эхэлж исэн үе нь тэр байсан. За тэгээ баг багаар болохоор хамгийн их шархалсан хүн нь өөрөө гэдгийг Бет
ойлгосон юм байна. 1990 онд бол Child of Rage гэдэг нэртэй баримтат кино одоо цацагдсан юм байлээ. За энэ кино болохоор үзэгчдийг бол маш их цочирдуулсан. За яагаад гэхээр нэг юм жоохон хүүхэд аллах, за хүчирхийллийн тухай ямар ч одоо юм сэтгэлийн эмоцгүй, ямар ч харамссан шинжгүй одоо ярьж байгааг харахад бол мэдээж бүх хүнд айгүй тийм аимшигтай байсан. Тэгээ энэ мөчөөс хойш бол мэдээж олон 10 жил өнгөрсөн. За Бетийн хувь заяа нь яаж иргсэн, одоо тэр хаана байгаа, юу хийж байгаа гэдгийг бол хинч бараг мэдэхгүй байсан. Тэгээ сэтгэл зүйчтэйгээ ер нь одоо байнга холбоотой байгаад үлдсэн үү? Нэг өргөж авсан гэр бүл рүүгээ буцсан уу? За дүү нөгөө Джон гэдээсэн тэр нь яасан бол гэх мэтчлээ. Маш олон асуулт гарч исэн. Ерөөсө хариулт байхгүй ингээд яваад исэн юм билэ. За 2010 онд Beth Thomas анхны тийм номоо бол хэвлүүлсэн юм билэ. За номын нэр нь болохоор Dandelion on My Pillow, Put Your Knife Beneath гэдэг тийм нэртэй ном байсан. За энэ номыг болохоор Nancy болон Tarina Thomas гэдэг хүмүүстэй хамт бичсэн юм билэ. За Nancy гэдэг хүн нь болохоор одоо энэ Beth-ийг сүүлд өргөж авсан одоо ээж юм байлээ. Тэгэхээр нөгөө анх өргөж авсан тэр Tim Julie гэдэг хоёр хүнээсээ бол саасан гэсэн үг. Тэгээ яагаад Beth-ийг ингээд өөр гэр бүлд өгсөн гэдэг нь одоо хүртэл тодорхойгүй байдаг. Магадгүй одоо John-ыг хамгаалах хэрэгтэй байсан баг. За эсвэл тэд одоо ийм хүнд хариуцлагыг цаашаа дааж давах тийм боломжгүй болсон байж магадгүй гэж үзсэн юм байлээ. За Beth болохоор тухайн одоо номоо бол 19 цастаа бичсэн. Гэхдээ ном хэвлэгдэх хүртэл хэдэн жилийн хугацаа бас шаардлагцсан. За тухайн номондоо өөрийнхөө тулсан амьдралын тухай тэрнээс гадна одоо амьдралдаа өөртөө ингээд таарлаж исэн RAD гэдэг эмгэгтэй бусад хүүхдүүдийн түүхийг ч гэсэн одоо бичиж гаргасан юм байна. За 2015 онд болохоор Beth эцэст нь нэг юм одоо ингээд олон нийтийн өмнө ил гарч ирсэн. За тэр үед болохоор Beth 32 настай. Тэгээ совилогч болцсон байсан. За харахад бол ерөөсөө тийм урд нь юм аимшигтай одоо хүүтэн цастай хэнийгч одоо яавал яачаа гэсэн тийм хүүхдийн дүр бол бүр ингээд огт байхгүй юм шиг болцсон байсан. За тэр бол өөрийн хамгийн гүн шарах аимшигтай дурсамжуудын талаар олон нийтэд нээлттэй ярьж за бусад хүмүүст эмчилгээ авах тэр урам зоригийг нь өгөхийг хүсч ингэж гарч ирсэн юм билээ. За тэгээд ярих үеэр бас нэг эвгүй зүйл ил болсон нь юу байсан гэхээр Beth John хоёр болохоор нийтдээ юм 6 ах トゥ одоо нэг айлын одоо нэг эцэг гэхээс гэсэн үг шүү дээ. Тийм олон хүүхдүүдтэй айлын 2 хүүхэд байсан юм билээ. Тэгээд Beth-ийн одоо төрсэн ээж нь 18 сартай байхад нь бөөрийн өвчнөөр нас барсан юм байна. За тэгээд өөрийнх нь ярьснаар бол тэр үед ээж маань байнга эмнэлэгт хэвтэж диализын эмчилгээ хийлэгдэг байсан. Тэр ихэнхдээ гэртээ байдаггүй. Тэр үед би өөр 6 ах дүүтэй байсан. Тэгээд намайг төрснөөс хойш 1 жилийн дараа дүү маань төрсөн. Тэгээд гэрт маш олон хүүхэд байсан. Бас тэр орчин маш их хүчирхийлэлтэй байсан гэж ярьсан байсан. За өсвөр насндаа Beth бол дахиад одоо өргөмөл гэр бүлтэйгээ өөр нэг одоо гэр бүлтэй гэсэн үг шүү дээ хамт амьдарч эхэлсэн юм байна. Амьдралдаа одоо ингээд шинэ experience хоримтлуулах тусмаа тэр бол бага насныхаа аимшигтай дурсамжуудыг улам бүр ингээд тод санаж эхлэх болсон юм байна. За тэгээд нөгөө RAD гээд эмгэг нь одоо эдгэрэх тусмаа илүү олон нуугдсан шарах дурсамжууд нь бол ил гарч ирсэн ба. Тэгээ өөрөө бол ярихдаа би сэтгэл готролд орж эхэлсэн. Бас би болцож эхлэх үедээ зарим аимшигтай дурсамжууд маань дахиж сэтэрч гарч ирсэн. Тэгээд би ямар нэг зүйл буруу байгаа гэдгийг ойлгосон гэж ярьсан байсан. За тэгээд тэр бол PTSD гэж та бүхэн мэдэх бах. Одоо сэтгэлийн тийм одоо маш хүчтэй шарах ямар нэг аимшигтай зүйл болсны дараа хүмүүсийн мэдэрдэг тэр нэг травматик стрессийн эмгэг байдаг. За тэрэндээ бол нөгөө үр дүнтэй одоо эмчилгээ хийлгэж эхэлсэн ба. Би attachment disorder-аас эдгэрч маш их эмчилгээ хийлгэсэн. Одоо би энэ зүйлийн талаар заадаг энэ эмгэг миний амьдралд яаж илэрчилсэн, би яаж эдгэрсэн, бусад хүмүүс яаж эдгэрч болох талаар ярьдаг. Миний зорилго бол хүмүүст сэтгэл найдвар өгөх гэж ярьсан байсан. Ингээд Beth маань бол совилогч болсон юм байна. За тэгээ ямар совилогч вэ гэхээр шин төрсөн Няран эрчим тэмчилгээний тасагт ажиллалт юм байна. За бас Няран яаралтай тусламжийн одоо совилогч болчихсон одоо ингэж амьдарч байгаа юм байна. За тэгээ түүний зорилго нь болохоор олон хүний амьдралд тавтагддаг хүчирхийллийн мөчлөгийг таслах явдал юм байна. За Beth-ийн хэлснээр бол тэр их хөвчлэн айж сандарсан байгаа өсвөр насны тэм жирэмсэн ээжүүдтэй бол төлхөө ажилладаг. Тэдний зарим нь бол өөрсдөө одоо ийм гэр бүлийн хүчирхийллийг туулсан байдаг гэж ярьсан. 2016 оны 11 сарын 18-нд бол Beth гэрэлсэн. За нөхөр нь болохоор Америк нэгдсэн улсын Аризона мужийн Flagstaff гэдэг хотод амьдардаг. Тэгээд түүний дүү John-ыг болохоор 50 аз жаргалтай амьдралтай болсон байх гэж ерөнхийдөө бол хүмүүст найдсан юм байлээ. За гэхдээ Beth-ийн одоо энэ түүхийг ярьж байхад бас дундуур нэг ярихгүй байхын аргагүй нэг эвгүй зүйл болсон юм байлээ. Түрүүн та нарт энэ Connell Watkins гэдэг нэг сэтгэл зүйн одоо эмнэлгийг удирддаг хүн гэдэг нэг ярьжсэн да. Тэр юмч болохоор 2000 онд маш тийм эвгүй гэмээр эмчилгээний үеэр нэг
жоохон охиныг өргөж авсан ээжийнх нь нүдэн дээр одоо ингээд өхөлд хүргэсэн тийм үйл явдал болсон юм байна л да. Candice гээд охин болохоор одоо асрамжийн газраас нэг ганц бие одоо эмэгтэй энэ хүүхдийг бол өргөж авсан байгаа байхгүй юу. Тэгэл бусад хүүхдүүдтэй адилхан энэ охин бас ингээд өөрийнхөө ээж аавыг айгүйх сандаг, ах дүүгээ ч гэсэн ингээд санаад одоо өргөж авсан ээж тэгээд энэ Candice хоёрын хооронд ерөөсөө одоо сайн тийм холбоо үүсэхгүй байна гэж ботсон байгаа. Тэгчээ тэр өргөж авсан ээж нь интернетээс attachment disorder-ийн эмчилгээ гэдэг зүйлийг хайж агаад Connell Watkins эмчийг анх олсон юм байна. За тухайн үед нь болохоор энэ Connell Watkins эмч болохоор rebirthing therapy гэдэг зүйлээ яг туршиж үзчихсэн юм байна. За энэ эмчилгээ нь болохоор хүүхдийг 100 хүнжилд ороож аваад дээрээс нь хүчтэй дараад 70 минут орчим шахаж тийм дардаг одоо эмчилгээ хийсэн байгаа байхгүй юу. Энэ болохоор төрөх үйл явцыг дуурайж байгаа гэж өөрөө бол тайлбарладаг гэсэн. Хүүхэд одоо энд нь ингээл мэдээж даруулсан юм чинь тэмцээл орилол доторх тэр уур хилэнгээ гаргах ёстой гэж бол үздсэн байгаа. Гэхдээ Candice бол энэ аргыг хэрэглэх үед 4-4 том хүн одоо энэ хүүхдийг дараад ерөөсөө ингээд амьсгалж чадахгүй айжмаар бол мэдээж боогдож эхэлсэн. За бичлэгдэр болохоор Candice бол би ингээд үхлээштэй гэдэг үгийг 11 удаа давтаж хэлсэн байгаа байхгүй юу. За тэгээ бүх ажилтнуудын нүдэн дээр энэ явдал болж өнгөрсөн. Гэхдээ хин ч одоо энийг бол зогсоогоогүй. За тэгээ хүнжилнөөс бол одоо тухайн хүүхдийг гаргаж ирэхэд бол тэр аль хэдийнэ нас барсан байсан. За ингээд энээс болоод нөгөө Connell Watkins гэдэг эмч болохоор 7 жилийн хорих ял авч исэн юм байна. Шүүхийн дараа болохоор энэ rebirthing therapy гэдгийг Колорадо мууж хориглосон. За тэгээ дараа нь болохоор бусад бүх мужууд энийг бол хориглосон байгаа даа. Үнэхээр одоо зарим эмчилгээний аргууд бол маш буруу байдаг. Зарим нь бүр одоо ашиг тус гэхээсээ илүү хор хүнэл учруулдаг гэдгийг энэ жишээ бол харуулсан. За Аз болоход одоо өнөөдөр яригдж байгаа Beth болохоор энэхүү rebirthing therapy гэдэгт нь бол өртөөгүй, ашгүй энэ бол туршилтанд нь ерөөсө хамрагдаагүй. За ингээд ийм нэг түүх байна. За Beth-ийн түүх бол яг харахгүй одоо ийм хүчирхийллийн шинжтэй бага насны хүүхэд маш хүчтэй ийм trauma өгсөн түүх байгаа. Тэрнээс гадна эдгэрлийн явцын ч гэсэн түүхийг өгүүлдэг. Ер нь бол там шиг амьдралыг туулсан. Гэхдээ эцэст нь бол энэ бүхнийг ялж чадсан түүх байгаа. За Johnny талаарх мэдээллийг олох гэж бас интернетээс нэлээд их хайсан. Ер нь бол тийм их одоо юунууд мэдээлэлүүд байхгүй лээ. За John бас л ноцтой сэтгэл зүйн асуудалтай болсноос гарцаагүй. За нөгөө яриад байгаа алдартай гэдэг байгаа баримтат кинон дээр бол ихэвчлэн Beth-ийн талаар харуулад Beth дээр бол нэлээд төвлөрсөн байдаг. Гэхдээ түүний дүү John бол маш хүнд зүйлийг туулсан байгаа. Beth бол түүнийг олон удаа гимтээж, алхахыг оролдож исэн. Бага насндаа хүчирхийлэл болон одоо ийм айдастай орчинд энэ хүүхэд бас өссөн. Зарим их сурвалжууд дээр болохоор John ч гэсэн сэтгэл зүйн эмчилгээг бол удаан хугацаанд хийлгсэн гэж бол дурддсан билээ. За Johnny насанд хүрсэн амьдралын талаар бараг мэдээлэл одоо байдаггүй. За энэ нь ихэвчлэн одоо хувийнх нь нууцыг хамгаалах зорилгоор ингэж одоо олон нийтээс нууцлалдаг байх гэж үздэг билээ. 90 онд гарсан энэ одоо баримтат кино бол маш их одоо шуугиан тарьсан гэж та нарт ярьж байсан. Гэтэ кино гарсны дараа Beth-ийг бол олон нийтийн анхаарлаас хамгаалахын тулд нууцлаад олон жилийн турш одоо түүний хаана амьдарч байгаа, юу хийж байгааг нь ерөөсөө одоо хүмүүст мэдэгдээгүй. За зарим хүмүүс одоо энэ Beth-ийг бол дахиад гэмтэрэг хийсэн байж магадгүй гэж таамаглаж исэн. Гэхдээ 2015 онд Beth бол өөрөө ингээд ил гарч ирээд одоо совилогч болсон гэдгийг ол хийсэн. За тэгээд Beth-ийн хэрэг яагаад маш их судалгаанд орсон шалтгаан нь юу вэ гэхлээр одоо reactive attachment disorder гэх төрөг ярьж исэн RAD ийм хүчтэй хэлбэрээр илэрх нь бол маш ховор байд юм байна. За RAD-тэй хүүхдүүд ихэвчлэн хайр гэдэг зүйлийг илэрхийлэхэд айгүй юм төвөгтэй, бусдад ерөөсөө итгэдэггүй, за юм хөтөн төрлийн зан авир гаргах зүйлээр илэрдэг болохоос ш ингэж Beth шиг одоо өөрийнхөө дүүг бүр ингээд алах хэмжээний цус нүчтэй нь холиод ч юм уу гидс рүү одоо өшөглөөл нохоо мохоо ингээд зүгээр хатгаац шиг юм. Ийм амар хүчтэй хэлбэрээр бол бараг илэрдэггүй гэж үздэг юм байлээ. Гэхдээ Beth шиг одоо ийм аллах хийх хүсэл садист шинжтэй зан илэрх нь маш ховор тохиолдол гэж сэтгэл зүйчид үздэг учраас энийг маш олон удаа одоо судалгаанд дурдж иш татаж одоо ярилцдаг юм байна. За ингээд ийм нэг түүх байна. Тэгэхээр хүмүүс л ерөнхийдөө одоо цуврал алуурчин ч юм уу эсвэл ямар нэг хүн амны гэмт хэрэг хийсэн хүмүүсийг одоо төрмөлөө эсвэл одоо ингээд бүтээгдсэн үү энэ янз бүрээр одоо талцаж ярьдаг л та. Тэр болгондоо ингээд өөрийнхөө үзэл бодлоор аль нэгэнд нь итгэдэг. За тэгэхээр Beth гэдэг энэ одоо охины тухайд бол яах аргагүй хүчирхийлэгчийг бий болгосон тийм жишээ байгаа даа байхгүй юу. Хүүхэд төрөнгүүтээ шууд л ингээд хүний гэмтээ зодын алыг гэсэн сэтгэлтэй байхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр ийм хүчирхийлэгчийг бий болгох гол хөшүүрэг нь одоо асран хамгаалагч буюу одоо ингээд Beth-ийн хувьд л төрсөн эцэг нь болж таарсан ийм нэг одоо маш аимшигтай одоо хэрцгий харгас
түүх байлаа. Өнөөдрийн ярьсан түүхээс та бүхэн нэлээд олон зүйлийг бас ойлгосон байх гэж бодож байна. Сүүлийн үед яригадаад байгаа энэ одоо харгас араатан шиг болцсон бие биенээ зоддог, тамалдаг, бахаар хавчдаг гэх нь хүүхдүүдийг ингээд зодж байгаа, нийлж бүлийдж байгаа асуудал дээр ч гэсэн миний зүгээс ингээд эцэг гэхийн анхаарал халамж нь хоорондоо холбогдох холбоо нь маш сул байгаагийн бас нэг илрэл юм болов гэж харсан. За тэрнээс гадна бас нэг хүчин зүйл гэж байгаа. Энэ хүүхдүүд болгон эцэг гэхийн анхаарал сул байгаагаас бас болоогүй байж магадгүй. За тэр нь юу вэ гэхээр өсвөр насндаа хэрхэн шийдвэр зөв гаргах вэ гэдгийг мэдэхгүй байх үедээ буруу хүнтэй нөхөрлснөөс болоод буруу хүнээс үлгэр дуурайлал авснаас болоод өнөөдрийн ийм хэмжээнд ч хүрэх магадлалтай. Тийм учраас юмыг шууд нэг өнцгөөс биш магадгүй олон өнцгөөс нь бид нар харах хэрэгтэй баг. За тэрнээс гадна яг ийм өнөөдөр Монголд үүссэн байгаа асуудал дээр сэтгэл зүйч гэдэг ямар чухал вэ? Энэ хүүхдүүд дээр сэтгэл зүйн хичээл заавал орох ёстой. Заавал энэ хүүхдүүд өөрийн хийсэн зүйлээ ухамсарлаад дараа дахиж юм хийж болохгүй юм байна. Энийний үр дагавар нь маш муугаар иргэдэг юм байна. Хүний амьдралыг хүртэл өөрчлөх хэмжээний маш том траума гэдэг зүйлийг үүсгэж юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй санагдсан. Түүнээс зөвхөн ингээл хориол, цагдаал хүүхдүүдийг ингээл бөөнөрөө бүүлийдаал одоо тэр хүүхдүүд чинь хүүхдүүдийг бүүлийдлаа гэхээр ард ирэг дээрээ нийлээд бүлэд гэхээсээ илүү дараагийн ийм одоо зүйл гарахгүй байхын тулд Монгол улсын хууль эрх зүйн орчин одоо иймэрхүү зүйл дээр ямар арга хэмжээ авдаг гэдгийг нэгт харах хэрэгтэй. Хоёрт болохоор яалтчгүй сэтгэл зүйч гэдэг юм бидний одоо энэ үеийн одоо өсвөр насныханд бол маш их хэрэгтэй байгаа гэдгийг та нар одоо өнөөдрийн дугаараас маш сайн ойлгосон байх гэж бодож байна. За ингээд өнөөдрийн дугаартай TechFit Monster хамтран ажиллаа. Та бүхэн SEO-гийн бүх салбараас худалдаа авах боломжтой. Дугаараа дуустал сонссон нийт сонсогчдоо баярлалаа. Ингээд хагасаа өдөр бас нэгэн сонирхолтой подкастаар эргээд уулзъя.